Өн эртнээс эхлэн ертөнцийн эзэн өөрийн зарлагуудаараа дамжуулан еврейчүүдэд олон янзын аргаар хүсэл зорилгоо мэдэгдэж байлаа. Тэгээд хожим нь хүүгээрээ дамжуулан өөрт нь итгэгч хүмүүс бидэнд хандан үг хэлэх боллоо. ертөнцийн эзэн тэр хүүгээрээ бүх орчлон ертөнцийг бүтээлгээд хожимын нэг өдөр энэ бүхнийг түүнд эзэмшүүлэхээр шийдсэн байна. ертөнцийн эзний хүү нь эцгийнхээ туйлын жавхлантай мөнхийн ярав алдартай байдлыг илэрхийлж чадсан бөгөөд түүний мөн чанарын бодит дүр болохоо хүн төрлөختөнд харуулдаг. Тэр хүү хэмжээгүй эрх мэдлийнхээ дагуу тушаалагч орчлон ертөнцийг зүй зэгсээр нь удирдах байна. Тэр нэгэн удаа энэ дэлхийд ирж хүн төрлөختний гмийн ялыг өөрийн биеэр эдлэж тэднийг ариутгаад дараа нь ертөнцийн хязгааргүй эрхтэй эзний баруун гарын эрхэм хүндэт суудалд очиж залрав. ертөнцийн эзний Ервсын элч асар олон бий. Харин энэ хүү тэднээс хавьгүй илүү эрх ямб нэр алдрыг хүлээн авсан учраас альч талаар зүйрлэшгүй хүчтэй. Энэ нь ертөнцийн эзний хэлсэн дорх үгсээс илэрхий харагдана. Үүнд чи бол миний хүү. Чивд хоёр одооноос эхлэн эцэг хүүгийн холбоотой боллоо. Би бол энэ хүүгийн эцэг. Энэ хүү минийх гэсэн энэ үгсийг ертөнцийн эзэн ямар ч Ервсын элчид зариулан хэлээгүй. Харин ууган хүүгийн адил хайртай Иесусээ энэ дэлхийд илгээхдээ миний Ервсын элч нар түүнийг хязгааргүй өргөмжлөн мандуулах ёстой гэсэн байна. Харин элч нарын тухайд бол миний төлөө зүтгэгч Ервсын элч нар миний хувьд зөвхөн Тэнгэрийн салхи буюу галын дөл мэт гэжээ. ертөнцийн эзэн хүүгийнхээ тухай юу гэж боддгийг нэг хүн дамжуулахтай. Та бол энэ ертөнцийн жинхэнэ эзэн бөгөөд орчлон ертөнцийн бүх юмыг үрд захирав. Үүгээрээ та туйлын өмнөд шударга болохоо харуулна. Та шударга байдлыг зарлан тогтоохдоо шударга ус байдлыг хэр зэрэг үзэн ядадгаан илэрхийлнэ. Иймээс гүнээ хүндэт ертөнцийн эзэн эцэгч нь таныг томилон бүхнийг захируулж бүхнээс илүү жаргалтай болгож өгөв гэжээ. Бас нэг хүн ертөнцийн эзний ийм бодлыг дамжуулж хүүгийнхэн тухай ярихдаа их эзэн минь ээ, оргүй хоосон байдлаас та орчлон хорвоо тэнгэр дэлхий энэ ертөнцийн бүх юмыг бүтээсэн. Энэ бүхэн хожим сөнөж устдах боловч та өөрөө мөн хорших чанартай. Үүнд хуучин хуцаа хүн тайлж шинээр өөрчлөн солихын адилаар илэгдэж хуучирсан хорвоо ертөнцийг та устган шинээр бүтэвч өөрөө энэ л чигээрээ оршин байх юм. Мөн хорших чанартай та хизээч устдашгүй. Өнөөхтэй нэгэн цагт ертөнцийн эзэн эцэг хүүдээ заривлан өстөн дайснуудыг чинь өлмий дорчин оруулж өгөх үеийг хүртэл чи миний баруун гарын хүндэт суудалд суусгай гэж хэлсэн боловч Ервсын ямар ч элчид хандан тийм үг хэлээгүй байна. Үүнээс үзвэл Ервсын элч нар нь ертөнцийн эзний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй Ервсын сүнс ажээ. Өөрөөс нь авралцсан хүмүүст туслахын тулд ертөнцийн эзэн энэ сүнсээ хүмүүст илгээдэг ажээ.